Сайн байна уу? Өнөөдрийн имчилгээр элементал ертөнцөөр аялнаа. Эхлэе. Хоёр гал нэг услуу явдаг. Тэр нь элементал. Гал болохоор энд хилүү төглөрж өгдөггүй, буу юм болдог. Тэр хоёр үргэлжлүүлэн метроос удаг. Гэхдээ бус хүмүүс гэртээ ерөөсөө түрээслэдэггүй. Харин тэрний санаа авчирсан бууд юм. Тэр хоёр баригдсан юм дээр эмбер гэдэг хүүхдийг төрүүлдэг. Эмбер маань ухаалтай байдаг. Үнэхээр гайхалтай. Тэгээд тэр Fireless гэж дэлгүүр нээдэг. Тэр хоёр үрд мөнх тэндээ амьдран гэж эмбер тэлдэг. Тэ удахгүй чиний болно. Чи сайн байгаарай гэж эмбер тэлжээ. Тэр өдрөөс хойш эмбер өөрөө даанаар өөрчлөгдөж тэр сайхан гэж нөгөө чинь модо зогсгий. Аав нь эмбер тэтгэж чи өнөөдөр нэг өдөр ажиллаач гэж хэлсэн байдаг. Эмберч баяртайгаар яасан ч санамсаргүй ууралцдаг. Манай эмбер их ууртай. Эмберийг уурсан аав нь тун их инээдэг. Эмберийг мэдэрдэг гэсэн үг л дээ. Тэгээд эмбер маань аавынхаа дээд ирэх кодыг эвдлэх гэж хүрээлтэнд явдаг. Энэ бол эмбер. Аав нь тгийг хизээ нэг өдөр тэтэртэй гарч энэ дэлгүүрийг чи авч явна гэдэг зүгээр л нэг итгэл найдар байжээ. Тэгээд тэр их амьдрал нь явж исэн ч зөндөө олон хүн орж ирээд таалга харж байгаа сте. Эмберийг маань тесрүүлчихдэг. Үүнээс олж эмбер усан залуу гараад ирчихдэг. Энэ бол weed whisper. Энэ бол weed. Weed маань их уйлахай бэрээс нь усан залуу. Эмбер уурлаж тэр weed тэр галын усын дэлгүүрийг хаахад хүргэдэг. Тэгээд weed эмбер түнд уурлаж маш гайхалтай юм болсон нь эмбер усан залууг хүн хойгоор өөдөлдөг. Усан залууч тэр мэдээлээ их сургууль руу явуулж эмберийг гадаа уйлж ахт нь чи яагаад надад хэлээгүй юм бэ гэж хэлснээр эмберийг уйлждаг. Энэ нь эмберийг маш муухай санагдсан болохоор зүгээр л weed залруулах нэг арга бий. Тэр нь усны сурвалж. Тэрийг сонссон эмбер за тэгвэл явъя гэсэн ч тэнд бас дэлбэрчдэг. Усан залуус болж байгаа л да. Усан залууч тэр ажилтсан нь ч гэсэн танаа дэлгүүрийг хаагуулжээ хөө гээл тэр дэлгүүрийг хаах гэж хүргэдэг. Тэгээд аав нь сэжиг авч юм яасан юм. Тэр усан залуус энийг хийсэн үү? Тэрийг олд юм бол би гадаа дээр үн сулгандаа гэж хэлдэг. Тэгэхээр тэр ус шүү. Тэгээд тэр галын ханд явсан түүгээ ярьдаг. Яагаа явсныг тэр ч юм уу ярьж байна. Тэр үед галын ханд усад нэг шуу явуулжээ. Аавах нь шинээр нисэн дэлгүүр будаарч. Тэгээл вэдтэй таарч тэр чи надад хамаагүй зүгээр л цаашаа яв. Чи өөр хөр явна уу? Энэ нь өөрөө л мэд. Чи өөр хөр явсан дээр гэж нөгөө чинь болцоо шиг юмд явдаг. Үеийн дуртай. За ингээд нэг дөр хэсгийн дуусж байгаа. Дараагийн хэсгийг тухай яриад гэнэ.